9-р ангиасаа гэж штэ. Тэгээд анх яг хааны загварын сургалтаа эхэлж байв. 9-р ангид шилмэл загварын агентлагт орж исэн. Хулангой агшин шавьяар ороод тэгээд 3 сар яваад ер нь анхан дунд гүнзгий гэсэн 3 шат идэг. Тэгээд гүнзгий шатаа төгсөөд тэгээд түүнээс хойш одоо ингээд шилмэл загварын агентлагийн гэрээд мэдээлэлээр ажиллаж исэн. Сайн байцгаана уу их мэд үзэгчтэй сонсогчдоо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ганцоо миний хөтлөн хүргэдэг өөрчлөлт подкастын шинэ дугаар эхлэх бэлэн боллоо. За өнөөдрийн миний зочноор гайхалтай үзлэнтэй өсгөө хүрэлцэн ирсэн гэдэг урилга хүлээж авч хүрэлцэн ирсэн дүүтэй баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн зочин Алтан туул маань өөрийнхөө талаар ус товч танилцуулах уу? За хаана төрж өсөв, ямар сургуульд төгсөв, айлын хэд охин мөлий туул маань. За намайг Дөгрөө Охтой Алтан туул гэдэг. Би одоо дээрээ 2 эгчтэй, айлын бага охин. Манай аав ээж 2 ховдих. Тэгээ Ховд аймгийн Жаргалан цамд төрж өсөөд 6 настайгаас хойш хотод суурьшин амьдарсан. 10 жилийн сургуулаа хотод төгссөн байна. За их сургууль ямар мэргэжлэр суралцж байна? Суралцж гэнэ үү төгссөн үү? Одоогоороо сурсаар л явна. За аль сургууль? Би ч 2013 онд Монгол Улсын их сургуулийн бизнес удирдлага мэргэжлэр одоо конкурсд орсон. Тэгээ түүнээс хойш явсаар хагаад одоо 2 дахь бакалавр явагдаж байна. 2 дахь бакалавр олон улсын Улаанбаатар их сургуулийн Сувилгон тэнхимд одоо 3 дахь курс хийднэ. За. Эрүүл мэндийн салбарын хүн болох юм аа. Тий. За баярлалаа. 3 охинтой айлын бага охин. За туул маань Алтан туул. Би бол туул гэдээ ярилцаад явчих гэж бодож байна. За туултайгаа яагаад одоо бас ярилцлага уулзалт хийхээр болсон байг бол бас энэ олон улсын миссийн тэмцээнд удахгүй оролцож байгаа юм байна. Тэгээд Монгол улсад хэлүүлээ оролцож байгаа гэж сонсоод бас таныг өрсөн байгаа. Ингээд бас хүрэлцээрсэн дахин баярлалаа. За энэ талаар охтууд бас төдийлөн мэдээлэл бага байдаг л та. Тэгээд ер нь хэдэн наснаас эхэлж энэ охтуудын уралдаан тэмцээнд оролцож эхлэв. Бага наснда дуулж бүжгэлдэг байсан уу? Охтууд ч ингээл загвар өмсөл янз бүрийн палаж өмсөл гэртээ ингээл ээж авахурд ингээл янз бүрийн аяг үзүүлдэг байсан шүү дээ. Ер нь энэ загварын ертөнц тэ уусахны ертөнц хэдийнээс татгаж оров. За би загварын салбарт бол 9-р ангиас хойш орсон. За ямар нэгэн одоо урлагийн одоо ямар нэг авьяас надад байхгүй. Тэгвэл яаж орсон бэ гэдэг юм бол манай нах зэгч намайг анх оруулж исэн. За түүнээс хойш одоо 9-р ангиас хойш тасралтгүй одоо фото модель болон тестний модельээр одоо ингээд ажиллаад одоо миний хувийн хоббигоор ажиллаа явж байна гэсэн. Охтууд болгон л ер нь гой зурган дээр гарах юмсан, гой ховц өмсөж ингэ тайзан дээр алхах юм өсмөрөөдөлтөө. Тэгэхээр энэ цаг хугацааны хувьд цаашдын урагшлах хугацааг мэдхгүй ч 10 жилээсээ бол энэ хүүхдүүд ингээд хичээлж болж байна те. Урлагт хэмжээ сургууль дээр ингээд бас нэг хүүхдүүдийн сургалт явж байсан санагдаж байна тантай ярилцж хахад. 9-р ангиасаа гэж штэ. Тэгээд анх яг хааны загварын сургалтаа эхэлж байв. 9-р ангид шилмэл загварын агентлагт орж исэн. Хулангой агшин шавьяар ороод тэгээд 3 сар яваад ер нь анхан дунд гүнзгий гэсэн 3 шат идэг. Тэгээд гүнзгий шатаа төгсөөд тэгээд түүнээс хойш одоо ингээд шилмэл загварын агентлагийн гэрээд мэдээлэлээр ажиллаж исэн. Ингээд шалгараад нөгөө нас дээшээ явна бас тэрийгээ дагаад нөгөө суралцж байгаа хэтэмүүд манд дээшээ ахиа явдаг байна шүү дээ. Шалгуур нь ер нь анх ямар шүү одоо өндөр шалгууртай байдгийг хүүхдүүдийн өндөр тэдэс тэдэн сантиметр байх хэвээр тэдэн настай байх гэсэн шалгуур байдаг хүүхдүүдийн ер нь. За ерөнхийдөө бол загварын салбарт бол ороход бол ерөнхийдөө бол метр 70-аас дээш өндөртөө байх шаардлагатай гэсэн яг тийм категори тухайн төрөйд явдаг гэсэн. За тэгээ миний өндөр тухайн төр үед 172 хавцаа байсан. 9-р ангийн хүүхд дундаа бас өндөртөө ордог. За тэгээд ороод би ч анх яг шилмэлд орохоос өмнө яг юм халимаг өстэй тамирын өмөө цамцнаас алдгаа тийм охин байлаа. Ер нь бол араас нь харахад бол нэг эрэгтэй хүүхд шиг тийм байсан. Тэгээ 9-р ангиас хойш одоо шилмэл загвар агентлагт ороод одоо эмэгтэй хүний гоо сайхан эмэгтэй хүн гэд байна гэдэг одоо ямар гэдгийг тий. Энэ тал дээр айгүйх суралцсан. Шилмэл загвар агентлаг маань өөрсдөө болохоор дотор айгүйх олон сургалттай, бүжгийн сургалттай, харилцааны сургалттай, жүжиглэх сургалттай. Тэгээд дээрэс нэмээд нөгөө алхааны гол нөгөө нэг алхаа гişхээ одоо засах сургалт гэдэг. Иймэрхүү юмнуудаар ингээ нэгтгээд анхан дунд гүнзгий шатгийг явагддаг. Тэгээд энэ хугацаанд болохоор хэрхэн зураг авалтанд оролцох уу, яаж одоо зурган дээр гоё гарах уу, чиний аль өнцөгч илүү гоё юм те. Тэр талаас нь ингээ бүгднийг зөвлөж одоо энийг багцсан гэж сургалт болж ордог гэдэг. Хүүхний хөгжүүлж шүү дээ ерөөсөө.
За яг хошин маягаар асуухад одоо хичээснээс хойш нэлээд хэдэн жил болсон байна шүү дээ. Тэгэхээр яг үний амьдралын хэвэг маяг болчихлоо. Өдөрт ер нь гар утсаараа хэд удаа селфи дарж байна та. Өдөрт бол за нэг дунджаар бол нэг 50 орчим байгаа хаа. Бас ингээл нөгөө хувцас солих янз бүр орчноо солиод ингээд нөгөө фото модель гэдэг зүйлтэй бас ингээд холбогдсон болохоор бас тийм байж магадгүй асууслаа би. Яагаад тэгж дарж өгөө гэх юм бол одоо миний одоо камер дээр гарах үнцэг бусад хүмүүсийнхтэй бол адилхан биш. Би бол нөгөө нэг хитрхий жоохон хурц төрхтэй. Ингэж гарвал миний нүд арай нэг зөөлгөн гарах юм байна. Энэ талаас арай нэг өөр үнцэг гарах юм байна гэдэг талаа. Өөрийгөө барыг судалж дарж ийн. Өөртөө ажиллаад явд юм байна. Нөгөө анхаар жомдлын ширээ харагдтартай том нүдтэй хүмүүс дөрвөр тий. Ер нь анх одоо туултад танилцаад удааг байна. 2-3 удаа л уулзж байна. Тэгэхээр би бол баг нөгөө Европчууд өрхтөө болохоор бас юм гадаад төрж өссөн болоо гадаад аав ээжтэй гэж бодсон чинь Ховд аймгийн ингээд сая танилцуулж шээ. Тэгэхээр аав ээж бол өөрсдөө цэвэр Монгол хүмүүс шүү дээ. Тийм ерөнхийдөө бол цэвэр гадаар одоо ингээд гудамжаар ч юм уу эсвэл олон тэмцээн уралдаанд ороод эсвэл ингээд энэ тийм зураг авах болохоор намайг ингээд хүмүүс ингээд 100% гэж авч үзэх юм бол 80% шахуутай чи орсон гэж асуудаг байхгүй юу. Тэгээ үгүй би ингээ Монголоо гээд би Монгол одоо манай аав ээж хоёулаа юм Монгол одоо юм манайх ингээ Ховд ингээ аймгийнх штэ би ингээ Монгол Ховд аймаг гэвэл ондоо юм байна одоо ингээ олон үндэстэн байдаг болохоор аргагүй мэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү юмнууд бол аюух асуугддаг. Чи ер нь бол ингээ Орсуу аав ээж чи ингээ яг 100% Монгол уу ингээ ирлиз юм уу чи өөрөө мэддгүү юм уу тэрийгээ ч гэж хүмүүс аюух асуу. Бас нэг талтаас бусдаас ялгараад байгаа төрх нь сэтгэл зүй зарим үед бол эвгүй юм байна. Олон удаа асуудаг дургата. За хүн бол бас нэг иймэрхүү ойлголт авах гээд байдаг учраас тэгээд тоохоо болох юм байна л да. Тийм одоо л нэг төртөж мөрдөд нэг тоохоо болоод байна. Тэгтээ тэргүй монголоор хэлж ярьж байна, Монголд амьдарч байна. Тэгэд ер нь бол яг хуу одоо юу нөх вэ? Энэ гоо сайхны тэмцээн уралдааны чи ардалт нэлээ эмгтээчүүдийн ширүүн өрсөлдөөн болж идэм юм гэж би боддөг шүү дээ. Энэ кино мэнүү зохиол дээр цайгүй хурцаар харуулсан байдаг шүү дээ. Хар цагаан хүн шиг л ингээд тэр яг хөө битүүхэн одоо юм сайтай муута янз бүр ярих хөрөндлэн гардаг байх л та. Миний асуух цаа зүйл бол энэ одоо фото болон загвар те одоо бүр ингээд мессеж шатлал руу орчиход тайсны ард асар их хөдөлмөр явж байгаа ш таны. Таны хамгийн хайртай ойлгодог тусалдаг хүн юм бэ? Энэ олон хүмүүс төр. Амар холон биш үү? Миний хардтай амар том баг байна. Баг байна. Тий. Одоо жишээлбэл хүүхд харах хүн хэрэгтэй. Тэгэл хүүхд харахад жишээл одоо манай ээж харж өгч юм. Тэгэл ингээл эсрэгээр нь ингээд аваад үцхээр ингээд яг би хүн гэдэг ганц хүн яваад байгаа юм биш. Миний хард ингээд жишээлбэл ингээд ажил дээрээс ингээд дэмждэг хүн байна. Хувийн амьдрал дэмждэг хүн байна. Одоо ингээд бас дахиад нэг оюутан яваад энэ сургуулаас дэмжлэг авч ингээд асар том баг байгаа болохоор энэ бүх багийн хүрээнд дэр би ингээд амар том амжилт гаргасан гэж бодож байгаа. Тэг нь өөрийгөө хөгжүүлнэ, ар гэрлүү санаа зовно, амьдарч байгаа юм чинь бас санхүүгийн асуудал шийдэн, ажил төрлөө амжуулна гэд. Тайсны ард одоо бүдүүлэг үг хэллэгтэй ингээл одоо янз бүрийн харилцаа хандлага ингээл зүйл гарна. Зарим үед ингээд үйл ойлголцох зүйл төр стресс гэд рүү гарна ш. Тэгэхээр яг нэг тайсны дээр тухайн үед алхалт хийхэд айгүй хэцүү сэтгэл зүйтэй гарах гэдэг шүү дээ. Тэрийг эдгээр одоо ингээд гарахын өмнө хүн нэг залбираад гардаг шүү дээ. Яг тайзны өмнө өөртөө зоригжуулаад хүүгээл гардаг шүү дээ. Тэр та өөрийгөө яаж зоригжуулж гардаг вэ? За олон тайзны одоо жишээлбэл одоо өвлийн гоёлж юм ороход ингээд жоохон тодорхой хэмжээний сандрал байна. Тэгээд ерөнхий сандралуудаа давахын тулд ерөнхийдөө бол ардаа зогсож байгаа ч юм уу, урдаа зогсож байгаа ч юм уу, октоодоор нуруунд дээр энийг гоё цохиулцдаг. Тэгэхээр нөгөө нэг ингээ гүнзгий амьсгаа аваад нэг ачуураадсан мэдрэмж ингээ арилгах ч юм уу, тиймэрхүү юмнууд бол байдаг. Би ч бас урдаг уран сахнаар авч ясан. Тэгэл эхний үед л тэгдэг л байл шүү дээ. Ард гуртхны. За найзхан гол нуруунд дээр сайхан зохиодог гэл төв хийтэл авдаг тий. Тэр ер нь бол сандралыг л сайхан дарж байгаа. За мэдээж тайзан дээр алхалт хийн ингээд олонний өмнө гарахад нэмсгэлтэй анхаарах шаардлага болно, нэмсгэлээ барих болно. За гутал хувцсаас анх удаа ингээд үзээ тавгуудахгүй гарна. Гутал сугарах мурах тохиол зөндөө гарна шүү дээ ер нь. Тэгэхээр аль тал дээр илүү анхаарч ер нь алхалт хийдэг. Ер нь бол тайсны алхаан дээр бол гутал хамгийн чухал. Яг өөртөө таарсан холохгүй, сугарахгүй, барихгүй одоо ингээд өдөржингөө бэлтгэл хийсэн ч гэсэн ингээд айгүй тухтай байх гутлыг айгүй хүмүүс сонгож авч өмсөөсэй гэж боддгийн. Тэгээд ерөнхийдөө бол тайзан дээр хүмүүс гутал маань ч хүртэл өөрөө стандарт заасан байдаг. Тэгээд тэр болохоор
айгүй гоё одоо нуруунд түшигтэй ч гэсэн тэгээ айгүй гоё ингээ алхаа явахад ингээд өдөржингөө алхаа явж исэн ч ингээд нэг намхуултаа гутлан дээр алхаж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхээр тийм л гутал байх хэрэгтэй. Тэр номерыг тэгвэл бүр жинхэнэ утгаар нь үзүүлнэ шүү дээ. Тий. Өөрт зөөргөө, чангалгаагүй энэх үедээ нэгээд яста нэг азралтаар үзүүлэх нь шүү дээ. За бас нэлээд олон цагийг тийм тав тухгүй гутал хувцас өнгөрөөсөн үе байна уу? Бага. Би ч 2012 онд одоо нэг шилмэл загвар агентлаг маань Япон Монголын хамтарсан шоу гэж нэг хийдэг гэсэн. Тэр нь маань болохоор асаа цэрэг төр хийдэг гэсэн. Одоогийн асаа цэрэг гэсэн. Энэ дээр болохоор нөгөө нэг Японоос ингээд дандаа өсчин гоо сайханчд ирээд тэгээ бид нар дээр ингээд тайзан дээр шууд нүүр бодолт хийгээд ингээд өсөө одоо ингээд тухайн тэр үедээ ингээд шууд тайзан дээр ингээд өснөс шууд ингээд хайшлаад ингээд бодож мудаал өөр өнгө төрөх гаргаж ирэх мөр тийм шоу бол байхгүй л шүү дээ. Тийм шүү дээ. Яг тийм шоунд би нэг 11-р ангид орж исэн юм байна. 12 онд гэхэр чинь тий. Тэгээ 11-р ангид орж исэн. Тэгээд яг тэн дээр бол ингээд цор ганц ингээд цаасаар хийсэн тийм дрессийг өмсөж исэн байхгүй юу. Тэгээ өдөржингөө ингээд сууж болохгүй. Тэгээ нөгөө суухаар ингээд дресс мэн ингээд цаас болохоор ингээд уралдан шилжиж гаддаг. Тэрийг өмсөө тэгээд нөгөө үсэн янзлуулаа, нүрийн янзлуулаад тэр бол өмөрчүүлээс тэ мартагддаггүй шүү дээ. Тийм байна. Асрах төвчээр шүү дээ. Ер нь бол энэ өөрөө загварын ертөнц одоо олон улсын тэмцээнд жишээлбэл утгагүй улс орноо төлөөд тэмцээнд оролцож шүү дээ. Энэ нөхний ард бол байнгын төсвөр төвчээр л явдаг багт би боддیں۔ Одоо өөр төсөнд танилцаад ингээд ганц зэрүүдэг үйл явдлаар хахад бас л асрах төвчээр шүү дээ. Бүтэн тоглолт эхлэн тоглох гэсэн юм чи цаг өдрөө айгуу сайн барьдгийн байлээ. Эртээ ирээд ингээд хувийн бэлтгэл хангаа хүлээч чинь тоглолт дуустал байж нэг дэрэгт чинь ингээд хөө хүнээс айгуух тийм цаг зарцуулах те төсвөр төвчрийг шаарддаг юм шиг байна. Тийм. Би болохоор миний нэг хувийн нэг одоо нэг юм шалгуур үзүүлэлтөнд цаг баримтал надад амар чухал санагддаг. Багасаа сурч те. Тий. Яагаад гэх юм бол одоо тэр хүнтэй би ингээд цаг тохирцсон байлаа гэж бодоход би тэр хүнээс заавал хоцорч очих албагүй. Төрүүлж очиод ядаж орчноо бүрдүүлээ байж хэл надад илүү тухтаа санагдаад байдаг. Хүмүүс загварын хүмүүс болон мисүүдийг гадаад ингээд төрхөөр нь харж үнэлээд хүндлээд байдаг л та. Тэр дотоодоо адилхан хүмүүс шүү дээ. Хуйлах, дуулах, баярлах зүйлөө зөндөл адилхан гарна шүү дээ. Хүний авдаг мэдрэмжүүдийг хамгийн ихээр уйлж исэн үе хийзээ. Хамгийн сүүлд хийзээ байсан та. Хамгийн сүүлд одоо амар уйлсан үе гэх юм бол ээж болоод уйлсан юм. За. Тийм. Ээж болоод төрхийнхөө яг төрөөд их хүн болоо тий. Ингээд ээж гэдэг хүн юм байт юм байна гэдэг. Хүүхдээ нэг харах мөчтөл ингээ амар ихэр татж уйлж исэн юм. Надад амар том хариуцлага ирж байна. Бас ээжигээ хайрлах. Тий. Би одоо ингээд энэ хүний төлөө явна. Энэ намайг ингэж одоо өөр хүүхдээ болгоод одоо өдөө зэрэгтэй явахад бас манай ээж яаж өвдөж зовсон байх вэ гэдэг ч юм уу тий. Яг тэр тухайн тэр үед л хамгийн ихээр нөө ихэр татж уйлж исэн юм. Ээжийнхээ хайрлах мэдрэмжийг авна. Хүүхдийн төлөө хариуцлагыг хусарлаж штеп. За би ингээд өөрхөн төлөө амьдэрдэг биш те. Бас өөр хүүхдийн төлөө өөрийгөө зориулах болчих гэдэг чинь бас чухал. Эмэгтэйчүүдийн нанд мэдрэмжийг бас авдаг сайхан те. Их хурсын баяраар яаж баярлдаггүй ер нь хүүхдийнхээс юунд дуртай байсан бэ? Би ч одоо хүүхд байхаас илүү ер нь бол багасаа ер нь их тийм чихэр жимс иддэг хүүхдээсэн. Яагаад гэх юм бол чихрийн харшилтай. Тэгэхээр нэг тийм дуртай зүйл гэхээсээ л яг одоо л хамгийн дуртай эргээд эсрэгээр наваад үзэхэд одоо багтаа идэх хамгийн дуртай юм нь юу байсан бэ гэх юм бол хөрцөн бямдарын талаа их дуртай байсан юм да. Бараг зөв юм дуртай байсан шүү. Витаминлиг өөрт амьд хэмжээлэхтэй тэгээд бараг ингээд өндөр мөндөр болох би хагаа хөгжүүлэхэд зөв хоолтой байсан юм биш. Одоо ч тэрэндээ айгүй их дуртай гадуур явахаараа ингээд 1-2 ч юм уу зөвхөн дааваа хийгээ явчихна. Тэгээ гадуур дотор идэ явчих та айгүй амар. Бараг хүн тоолдог юм шүү. Өөртөө тэмцэжсэн хамгийн их тэмцэлтэй үе. Өөртөө тэмцэжсэн хамгийн их тэмцэлтэй үе. Бас энэ ертөнцид үлдэхөө эсвэл шантрахыг гарна шүү дээ. Болидо би зүгээр ингээ явахд өчгөөс ах амьдрэ. Өөр мэрэгчлэнгод ингээ явчих гэдэг ингээ бас хүн бодно шүү дээ. Шантрахыг гарна шүү дээ. Өөртөө тэмцэжсэн үе. Тэмцэлсэн үе гэх юм бол одоо мөсийн бизнес удирдлагад орж исэн үе юм да. Яг хүчээр нэг юм дургу мэрэгчлэлд орцсон. Тийм. Хэцүү шүү дээ, тий. Нэг хийх нэг хэцүү, байх нэг хэцүү. Дүүхэн сэтгэлийг бас бодоод байдаг. Бас хожим хэрэг болгочгүй гэж мэдэхгүй. Нэг юм дургуй өнч хүчгүйс гэдэг тийм. Ингээ цаанаасаа л хүчгүй нэг юм дургуй тий. Нэг тийм. Одоо л хамгийн нөгөө нэг багасаа зарсан хүссэн мэрэгчлэрээ яг сураад
явж байгаа болохоор тэр маань надад бүр амар үеиг байгаа. Ой кайфтай. Ажиргалтай хийн штэ. Тий. Ядарч исэн чи ядраагүй юм шиг л гүн. Тэгин түрүүн бол амьдрал дээр ингээд ээж болоод уйлж исэн бахна. Бас урлаг соёлтой холбоотой энэ тайз алхалт энэ гоо сахны ертөнц чинь тайзны ард бас ингээд чимээг хөн уйлж исэн үе байна уу? Тэмцээнд ялгагдах үе байна. Өөрөө яг өсөд төлөвлөсөн процесс байж тэмцээн. За би нуудад бол нэг найдвартай финалтанд ч гэдэм үү. Унлаа гэхэд бас ингээд санснаас доогуур төвш үзүүлчихэд чимээг уйлдэгч хүмүүс. Би бол тэгжсэн үедээ байгаа. Танд Ер нь бол ингээд нөө зураг авалт гэдэг юм чинь ер нь бол бүхэл өдрийн турш тий. Зарим нь бол ингээд 2-3 өдөр явагдана. Хамгийн хуйлж шантарч исэн юм хэм бол одоо тэр тухайн тэр зураг авалт ингээд миний одоо ингээд өдрийн хоногийн ингээд цаг завыг авчаад дараа нь ингээд бүтэн юм нөгөө нэг одоо хэмжээний юм цацагдахаар би байхгүй болчихгүй. Надад амар хэцүүсэн. Би энд чинь ингээд оролцоод ингээд цаг заваа зарцуулаад би ингээд явсан байт. Яагаад намайг асуусан бол гэдэг юм тийм юмнууд байсан. Дурсагдчихгүй. Дурдчихгүй. За харалтаа байг гэхэд. За ихтэй саяхан одоо бас нэг ойлаа нэг жижиг арга хэмжээндээс ингээл тааралдаал өөрөөсөө шилтгалах зүйлээ окей хийгээл харлаа. Тэгээд ахтар дурсагдаад бас яригдаад байгаа юм үндэ алга. Энэ хүндээ ихэд тийм мэдрэмж жоохон онцгүй байдаг. Яг хөө тэгээд бүгдийг бусдад тайлбарлах албатай биш. Цаг хугацаа харуулна үз. Хүмүүсийн мэдрэмж янз бүр л байдаг. Би бас жоохон дотор эвгүй мэдрэмж авсан. Гэхдээ дараагийн асуудал бүл тэг тухайн баг хүнээсээ шалтгаална гэлтгэл чимээгүүл орхисон. Бас анзаарч ирсэн л та чиний тухайн ингээд дурддахгүй ярих тухайд би бас тэр хүн бас ингээд юм зориулт гаргаад ингэж яхад гэд бодож ирсэн. За яг тэрийг нэлээ сайхнаар бодоод сайн санагсэл орхичих. За Монгол охтуудыг ер нь загварын ертөнцтэй охтууд бол мис болохыг хүсдэг байхгүй. Би өөрөө 2 охинтой. Ягаан мөнгөнд бол янзын дуртай осгоч тэр багхны ман төрсөн өдөр болоод бид нар бас гадуур айлгээд охтуудад юу зөвлөх вэ? Ирээдүйн мисүүд болол гэж хүсдэг шүү дээ бүх охтууд. Тэд нэр баг одоо балчраасаа эхэлж яаж суралцаж боловсрох вэ? Ямар хоол ундаж анхаарч ивэл зүгээр би бахуудаас яаж хайрлж ивэл зүгээр гэж боддгоо. Ерөнхийдөө бол би махуудаа ер нь амраах ер нь нойр хамгийн чухал. Хүн унтж байхдаа хамгийн хөгжиж одоо над тархимын илүү одоо ачаал авах чадамжтай болж ирж идэг. Эсрэгээр нь хоол хүнсэн дээр аваад идэх юм бол юу идмээр байгаа юм те яг тэр яг хүссэн юм а тухайн тэр цаг үедээ л дараа нь гэсэн юм бол байхгүй гэсэн. Яг тухайн тэр цаг үедээ би яг юу идмээр байгаа юм тэрийг яг тэгэл аваад идэл хүслээ хангаж хэмжээний л бүр амар пүүл болтлоо тэрийг хордлогон дортлоо идэж зөвлөхгүй. Тэгтээ бүр огт 20 огт битгий хэрэглэх зөвлөхгүй. Яг тухайн тэр үедээ яг юу идмээр байгаа тэрийг яг хүссэн хэмжээгээр л идчих. Өөрөөр л амьдр. Тиймдээ ер нь хүний амьдралын нойр айгуу чухал шүү. Ажлын бүтээмж, арьсны гоо сайхан сэтгэн бодох чадвар, эрч хүч чинь бүгд л нойртой холбоотой шүү дээ. Энэ тэмцээн уралдаанд оролцоход үндэсний хувцастай гарах үе гарна те. Гарна. Хэрэг бахархдаг. Бахархна шүү дээ. Агшаал яах вэ? Тий. Би чинь 2013 онд наадмын нээлтэнд оролцож ирсэн. Тухайн төрөд өөлөө ихийн дийлэн хүмүүсүүд одоо сүүгээ өргөөд ингээд явдаг гэсэн харуулаа өргөөд ингээд. Тэгээ тэрийг чинь ингээд нэг өдөр ингээд зүгээр ирээл за хийчих асуудал байсан байхгүй уулнаал. Тэгэхэд ингээд бид нар сар бэлтэж байгаа. Тэгээ сарын дараа нээлтэндээ бид нар оролцож байгаа. Тэгээ тэр олстой яг нээлтэн дээр гараал ингээд тал талаас камер бичээлтэй ингээд явах мөч олстой хамгийн их бахархалтай үеийнээс. Ер нь бол Монгол хүн болсных наадмын нээлтэнд орно гэдэг бол асар том ац завшаан шүү дээ. Би бас бүжгийн наадмаар явж байхдаа наадмын нээлтэнд цамын бүжгэнд орж 2-3 удаа цэнгэлэхэд орж ирсэн. Мартагддаггүй. Тэгээ айгүй том дурсан ч Монгол хүн ер нь Монгол үндэсний хувцас нэлээд том бахархал шүү бидний явд. Одоо би чи ингээл үндэсний хувцас гэж ярихаар ингээл айгүйх олон үндэсний хувцас өмсөд үтцсэн хүн байгаа. Өөлөө хийс ахгуулаад ингээл янз бүр. Одоо сүүлд Мисс Монголиа дээр ч хүртэл хатан нийт төр тоглол нээлт хийгээл. Бас тоглолт явагдаад байгаа шүү дээ. Зөвхөн хувцас илэрхийлэхээс гадна тэр дүрийг гаргаж өгөх те нүдэрээ тоглох. Яг нэг жүжигчний хэвд хувирчиж байгаа зү. Мейкапгүй юм уу? Гар утасгүй нэг сар болооч гэвэл алийг сонгох юм та. Одоо орчин үед бол гар утсаар л хүн болгоно ажил амжуулж байна. Тэгэхээр мейкапгүйгээ сонгочихё. Гар утастайгаа л байхад бас хувийн хөвсгөлийн ажил амжуулаа. Бүх ажил амжуулж байна. Ядаж мейкапгүй явах юм бол тэгэл гараал одоо хүнтэнд учиргүй нэг нүүрэн дээр нэг 2 хамбар нэг 3 нүд зочвол устна л байх. Асуудал адилхан л юм шүү дээ тий. Туул маань ямар өнгөнд дуртай? Би ер нь бол цагаан өнгөнд дуртай. Цагаан өнгөнд дуртай. Ер нь бол одоо хар өнгөнөөс ер нь бол жоохон татгалзаж ирж байгаа. Цагаан өнгөс гоё шүү дээ ер нь. Залуу хүмүүсэнд
ямар хоолыг илүү сайн хийж байна? Бүх төрлийн хоолыг сайн шүү дээ. Болж. Гэр ирэхдээ нэр одоо хоолн дээр асуудаг бах тэгэл болоо явчихдаг шүү дээ. Гэр нэг зөрчил үүсдэг шүү дээ. Яг Монгол хоол дотроос ямар хоолн дуртай байна? Ер нь бол одоо тэгэл цанхлан хийдэг хуушур бууцаа одоо айгуу сайн хийн. Аав ээж маань ер нь ямар мэргэжлийн хүмүүс байдаг? Манай аав ч юм болохоор ер нь бол нэг дээр үед ярих нэг бүрэн дунд нэг хар бор гэж ярьдаг. Тий. Манай ээж ч өөрөө ер нь бол тоогооч хүн. Тий. Тухайн ирчүүд ч ер нь тэгээд нэг 10 дахь жил төгсөө тэгэл янз бүр мэргэжлийн газар ороод ажилладаг байл. Төвгүүд итгэдэг нэгтэй сургууль сурвалаад шахаад байхгүй. Тэгээд охтуудаа нэг бас нэг мэргэжлийн эзэмшүүлчүүл алстаа бас хүний хүн болох юм да гэж тийм үе байлаа. Мисүүд хоорондоо ер нь бол бас би нэгэ дэмжиж зарим зүйлсээ зааж өгөх, улс орныхоо нэрийг авч гаргаж байгаа учраас гадаад улсад энэ олон улсын нэмжээнд анхаарал зүгээр шүү гэж бас би эндээ туслах, дэмжих зүйлсүүд гарах. Зөндөө гарна шүү дээ. Одоо жишээлбэл явж ирсэн өнгөрсөн жилийнх нь мис нь одоо эх жил явах гэж байгаа мистэй анхаарах зүйлсүүдийг одоо ингээл хэлээл эртнээс бэлдүүлэхэл. Тэгэл одоо дараа нь явах гэж байгаа өөр хэм бидгийн тэрийг ингээл бүр ингээд дахиж бэлдүүлээд улам сайн ингээд чанаржуулж явуулдаг. Дараагийн өмнө. Тий. Яг өмнө нь одоо өмнөх жилийн мис маань нэг тэмцээнд ороод ирлээ гэж бодоход тэн дээр алдсан энэ юу яасан, онсон нь юу яасан тэргээ бүгднийг нэг нээлттэй хэлээд тэгээ тэн дээрээс нь одоо ингээд дараагийнхаа явах гэж байгаа хүүхдтэй ингээд бэлтгэл маягаар зөвхөн зөвлөмж маягаар тайзнаас гадна бусад охтууд ч нэг улс орнороо ингээл өрөөнд байрлаад бусад одоо усны хувцас, хоёлын хувцас, спорт хувцас гэл ингээд арга хэмжээнүүд болдог. Тэн дээр ингээд энэ дээр бид нар даваа байлаа, энэ дээр их сул байлаа гэдэг бас ингээд ярилцаа явдаг байна тийм үү? Тийм. Бүгд ингээд нээлттэй ингээд хоорондоо ингээд харилцаа холбоотой явагддаг. Та ер нь хүүхдүүдийн төлөө юу хийх хүсдэг вэ? Одоо урдахгүй их хурцын байр болох чинь тийм үү? Харин тийм. Мэдээж амьдралын боломжгүй аав ээжгүй гэл ханд олон төрлийн хүүхдтэй. Хүүхд болгон сайхан байрладаг л да. Ингээл аав ээж ажлын газраас бэлэг аваад тэмцээн уралдаанд ороод ингээд за бас нэг хэсэгтээ ийм тусгай хэрэгцээ хүүхдүүдтэй ийм масрахын хүүхдүүд төрөл байдаг л да. Тэгээд энэ тал дээр та бас нэг ач холбогдох юмсан тэгээд ээж хүмүүсний хувьд бодож сандаг зүйл бий юу? Ба. Одоо ингээд нийгэмд оролцож байгаа одоо ингээд үйл ажиллагаа ч юм уу те. Миний одоо ингээд суралцж байгаа мэргэжилтэй холбоотой ч юм уу. Тэгэхээр ингээ ирээдүйд одоо нийгэмд зөнгөлөн тохиолдоод байгаа одоо мэргэжлэрээ авч үзэх юм бол өвчин хэр байгаа одоо энэ өвдөлтийг яаж дарах юм тийм үү те яг ингээд тодорхой их тэр хэмжээнд одоогоор бол хүрч чадахгүй л те зөндөө олон жил хэрэг дахиад надаа би өөрөө дахиад суралцах хэрэг гарна яг одоо ингээ их хурсын хүүхдийн баяр болно гэхээр нэг бид нар нэг хандив өөх жишээний ч юм уу одоо ер нь бол хандив үйл ажиллагаанд ер нь бол гар нээлттэйгээр ингэж байнга нийгмийн харилцааны төрөнд оролцдог байна тий. Тийм нэвтрүүлгийн өмнөөс дуултгаа ярилж яхад бас энэ талаар ингээд хамт олон найз нөхөд бусад хамтрагчдаа оролцдог гэд ярьж ирсэн тий. Тэгээ би бас 6 сард бас өөрөө ингээд Facebook найзуудаа уриалаад бусад төрлийн хүмүүстэй хамтраад бас идэвхт баярлуулчих тий. Тэгээ энэ жил бас тэр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа л да. Ер нь яг нөгөө энэ чинь нэг цаг зав илүүтэй биш. Эсвэл нэг юм зүйлсээр попрох гэдэг юм биш. Нийгэмд байгаа үзэгдэл учраас хамтаараа энэ хүүхд бол хайр те бид нар адилхан л энэ хорвоо дээр оршиж байгаа учраас хамтдаа энэ зовлон зарлаа туулж хамсгсан санаанаас л явах хүмүүс хүчээд ихтэй дуулцсандаа хамтдаа бас дараагийн зүйл дээр хамтрын заахаа бас нэг юм санаа оноо байна тэр хоёлаа ярилж ирсэн бас ах нь бас баяртай байна. Нөгөө нэгээрээ хийх, хоёлаа хийх 20-30 оролцож юм бол илүү далаацтай. Зөвхөн нэг хамтдаа өгөөд дуустдаг биш. Хувцсан руу өгөөд дуустдаг биш. Суралцах, танхимаар тогтчлтон дээр нь анхаарах, гадна дотн тоглоомын шинжилгээд өгөх. Өөр бид нар бас одоо эрүүл ахуй ямар үзүүлэлтгээ үзүүлж болох юм, үс гизгийг яаж хяналтж болох юм, эмчилгээ домолгоо ариун цэвэр талтай ингээд бусад ажилчид нь бас яаж дэмжлэг тусалцаа болох юм хүүхдээсээ гадна хүүхдтэй хамтран яг ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Ингээд бас том зургаар харж байгаа. За нүүр бодолтыг яад одоо ингээд олон жил ингээд заагвар юугаар бодох өөрөө бол ингээд баг нүүр бодолтой хийх сурчдаг. Тайзнаар гарахаас бусад амьдрал дээр шүү дээ. Амьдрал дээрх нүүр бодолтой нэг яг өөрийнхөө хэмжээнд бол хийждэг гэж бодоод байгаа юм. Яг учиргүй яг мейкап ч хүний ажид бол бас боддог гэж ярьж чадахгүй. Нэг үе бол аюу сан хөгжсөн те Монгол. Тий. Одоо YouTube-ээр аюу хүмүүс ингээд хийж чадахгүй байгаа юм ингээд гэлс ороод ингээд хайгаад сурах жишээний ч юм уу байна. Байна. Одоо Монгол улсад төлөөлөл явуулж байгаа тэмцээний талаар бас товч мэдээлэл өгөөч.
хэдэн сард явах юм? Монголоос хэдэн үе явах оролцох вэ? За энэ Монгол улсаа төлөөлж явах байгаа тэмцээн маань ерөнхийдөө бол 10 сард явагдана. Тэгээд яг тухайн төр улс руугаа бол ганцаараа явна. Тэгээ одооноос ингээд санхүү мөнгө хөрөнгө одоо хувьцхуунаар одоо явах одоо зардал мөнгө өөрөө босгоно. Тэгээ ингээд 100% одоо ингээд Монгол улсаа төлөөлөөд одоо ингээд нэг хүн явах гэж байгаа боловч цаана ингээд бүхэлд Монгол үндэстэн гэдэг өргөн үрэн дээр байдаг болохоор Монголынхаа нэрийг ингээд айгүй гоёор гаргачих юмсан гэсэн бодолтой одоо явах гэж байна. Энэ чинь бас хүнд болдог нэг л том боломж шүү дээ. Бас энэ нөгөө мисс-ийн холбооны холбоо төрөж байдгүй. Мисс Монголын холбоо байгаа. Тэд нар маань гол үүргээ үүсгэж хамтарч ажиллах уу? Тэг ажиллана. Тэрнээс гадна та танилтал найз нөхөд энэ зүйлээрээ бас нөгөө хувьцундраа бэлдэх хувийн одоо ингээд бас нэг шаардлагатай зүйлс бэлтгэх хөрөнгөийг бас ингээд найз нөхөд танилтал өрөөнд төрөөрөө босгодог. Тий. Ер нь бол нөгөө нэг одоо тав дээр нэг хандын тоглолтын дээр олцсон шиг оролцсонтай ялгаагүй ингээд хандаа босгоол би ингээд явах гэж байгаа гэл бас явдалтай юм шүү дээ. Өөрийгөө хөгжүүл нямаа бэлдэд автмаар байдаг. Тэгжэл хажуугаас 5 оронц босгоно гэж бас ажил юм байна да тий. Ер нь бол ингээд загвар өмсөгч бол мисс одоо ингээд янз бүрийн хүмүүсийг ингээд хүмүүс ингээд зүгээр тайз дээр гаргаал ингээд 20-30 минут ингээд алхаал ингээд болчдөг гэж хараад идэг. Тэгдэг. Тэгээ өнцөг нь бол яг тэгж хараад идэг. Тэрний цаана зүгээр нэг шоу одоо гарахын тулд бид нар 7 хоног бэлтгэл хийх, 10 хоног бэлтгэл хийх тэгжээш тэр шоу тэр хүмүүст аягүй гоё хүрэх жишээ нэг юм явдаг байхгүй юу? Тэмцээн оролтон гэдэг утгаараа тэмцээн оролтон маань өөрөө болохоор ингээ хэдэн сар үргэлжлэх юм бид нар анх төлөвлөгөөнийг гаргахгүй мэдэхгүй. Тэмцээг эхлснээс хойш ингээ сарын хугацаанд 2 сарын хугацаанд ингэж явна гэсэн бол тэр хугацаанд ингээ бид нар тэмцээн оролтонд оролцоод явна. Донд голоос нь за байлаа би шантарлаа би хаялаа одоо байл юу гүгээд бас нэг хаяа авчаар өөр нэг надаас өөр нэг оролцох хүн байх жишээ нь юм тэр хүний одоо нэг одоо ирээдүйн зорилгыг би алдсан юм шиг тийм мэдрэмж бас хүмүүс төрүүлж болохгүй. Яг орсон бол орсон. Явсан бол явсан. Ирээдүйд одоо яах юм ялах юм уу ялахгүй юм. Тийм л категорид явах. Асар том шийдвэр. Том гэрээч явд юм байна. Цуцлахгүй өчнөө хүний боломж байж байгаа шээ. Тийм цаана надаас одоо би жишээлбэл тэнцэг байлаа гэхэд миний цаана 3-4 хүүхдийн боломж би өөрөө хааж байгааг би мэдэхгүй байна. Нийт хэдэн охтуудаас шалгарав? Нийт болохоор 150 гаруй охтуудаас 30-т нь шигшигдэж байлтээд тэгээ 30-аас дахин шигшигдээд шилдэг 15-д орсон гэсэн үг. Асар өндөр шалгуур явд юм биш үү? Таатай. Анкадын шатанда хідэн үлдээд байгаа, хідэн өвлөлтөд байгаа, хідэн хасагдаад байгаа бид нар бол мэдэхгүй шүү дээ. Та нар мэдэхгүй. Тэгээ бичлэн уулзахад л тухайн ингээд жигшний дараа дуудаж уулздаг байх л та. Тэгэхгүй бол ингээд 150-ын дуудалцаад ингээд шаагалдаад ингээд хоорондоо яриад ингээд очиж зүг олцсон гэдэг ч юм уу хэцүү. Одоо та ч гэсэн ингээд тэмцээн 10 сард гэдэг чинь тун утахгүй юм байна. Бас л энэ хувцлалт нүүр царай, бэртэж гэмтгэхээс болгоомжлох одоо гадуурын явах зугаалгац ингээд явна ус гол усны аюулаас тэр сэргийлж ингэж одоо өөрийгөө бас нэг тамирч шиг бүлгийн хүмүүс бэлдэж хайрлж хамгаалж явах хэрэгтэй шүү дээ. Улс орны нүүр царай гэдэг чинь асар том хариуцлага. За гэхдээ ямар ч байсан Монгол улсын хэмжээнд бол би сүүлийн хэдэн жилүүд маш хамжилттай оролцож байгаа гэж боддог. Хүмүүс манайх айгуу сайн үздэг болсон. Шууд амжилт хийдэг болсон. Бүр айгуу нөгөө шимтэн үздэг, дэмждэг болсон. Хүмүүс биечлээ очдөг болсон. Энэ жил аль улс орнд болох юм? Олон улсын тэмцээн нь. Олон улсын тэмцээн нь болохоор бүх улс орондоо яар одоо ингээд зарлагтаад ихнээсээ явж байгаа. Одоо хамгийн ихний тэмцээн гэх юм бол Miss International гэдэг одоо манай Grand Prix авсан Miss охин байна. Энэ маань болохоор Miss International гэдэг тэмцээнд одоо Японы улсыг зарах гээд жишээлбэл одоогор бэлдээд ингээд улс орнууд нь одоо ингээд хуваарлагдаад эхэлж байгаа гэсэн үг. Тэгээд ингээд чигшиг зогтууд маань тухайн улс оронд болж байгаа олон улсын тэмцээндээ явдаг байх юм байна. Урилга хүлээж авч хүрэлцээрсэн үүдээ маш их баярлалаа. Үзэг сонсогчдын өмнөөс өндрөөс өндөр амжилтыг хүсье. За эрүүл биедэл саруулах оршин, за ухаантай үйл мэдээж чадварлаг юм шийдвэрийг гаргаж тэмцээн оролдонд дэвш сэргэлэн байх хэрэгтэй байдаг. Тэр зогсолт, игнэ байр, хэдхэн секунд, хэдхэн доолийн юм зүйлсийг л ашиглаж ижил Монгол ягаал гэж дуудулж авахгүй болол тий гэж би анзаардаг. Ямар ч тохиолдолд тэгээд хөгтөнгөрийн сонсогч үзэгчд хандаж бас та хэлэх бас хайртай аав ээж тий хайртай хүмүүстэй баг хамт олондоо хэлэх юмсан хайртай шүгдэгүүгээ дамжуулж хэлэвэл та. Ер нь бол яг миний хэлэх юм бол аливаа зүйл тууштайгаараа. Тууштай байсны чи үр дүнд одоо өнөөдрийн бие жишээлбэл болох жишээний байна.
тууштай байна гэдэг мань өөрөө зүгээр нэг өнөөдрийн хийсэн жижиг бүх зүйл маань ирээдүйд чамд нэг том шагнал болно л гэсэн. Тэгэхээр тууштай байгаарай л гэж хэлнэ. Маш сайхан. Миний подкастын нэр чинь өөрчлөлт. Өөрчлөлт гэсэн өнөөдрөөс өөрөөсөө л эхэлнэ. Тийм учраас өөр дөр ингээ өөрчлөлт гаргаад харны алхаасаа олон жил ингээд ууггүй хөдөлмөрлөөд одоо үүнийхээ үр шимийг үзээд та ингээд гадагшаа гарах чинь гэдэг чинь одоо уяас нэг морь уяад ингээд амжилт гарлаа гэдэг шиг юм ярих гэдэг шүү дээ. Тэгэхээр өөрөө ч бас их бахархаж байна. Тууштай байж чадсан байна. Амжилт хүсье. Баг хамт олонд нь гэр бүлд нь хамгийн сайн сайхны хүсье. Амжилтанд оролцоод Монгол Улсын нэрийг өндөр төрөхөд ирээрэ гэж Хөхтөнгөрийн үзэх сонсогчдын хамнаас хүсэн ирээё. Баярлаа. За ингээд өнөөдрийн өөрчлөлт подкастын зочноор маань Алтан туул хүрэлцэн ирлээ. Ингээд үзэх сонсогч та бүхэндээ хамтаа байсанд маш их баярлалаа. Найруулагч Дээгтэй баярлалаа. Төвдөө дахин өндрөөс өндөр амжилтыг хүсье хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа.